Өвчнө хаана нэ? Тэгэхээр яаж хүмээр вэ? Хаана? Мэдөө. Ой. Ууш насраад очлоо. Хүү ихчээ. Наа чи нөгөө нэг Сүхбаатарын талбайгийн арсалтай өшнийг гинж штэ. Одоо яах вэ? Энийг хөлдөх юм сайн хөлдөх нь яадаг юм бэ чи? Тэг яаж татчихв? Би энэ жоох ингээл татсан юм л да. Стор л өөр ч юу агаач хүлдэ. Энэ тэгээд уян хөлдсөн юм бол алуулч нь сайн хөлдөх юм яасан юм бэ? Тэр яаж хүмээр вэ гөлөг минь? Гөлөг гинэ юм гөлөг чи хараа. Юу вэ? Эцэгчин. Ой, юу вэ? Тасоо. Ёо. Одоо таныг жинхэнэ байхгүй тамлаж наач. Гөлөг минь чи яагаад юм бэ? Наагч хүн тамдгүй мэдүү. Гэтэ дотор гарч хөлгөөд байгаа юм. Би чамд одоо жинхэнэ яаж хүн тамлах талаар хичээл орно мэдүү. Тэгэхээр хичээл. Хэрхэн сориг тогтоохгүй гэмтэх вэ? Тэр хамгийн шилдэг арга бол бүс. За энэ бол эрэгтэйчд өдөртөндөө эргэлдэг хүүхдүүдийг зодоход маш амархан. Өмнөөсөө шууд гаргаж ирээд ганц дуусаа. За уушлаа юм уу? Дараагаар. За дараагаар. За хоол хийж байгаа эмэгтэйчүүд мэдээч хэрэг хоол хийх юм уу? Мэдээч халбаар хутгаад хоол хийн тийм юм мэдөө. Сайн сонсолтоо гөлөг минь чи. Хамгийн шилдэг арга бол урдуур хойгоор дайраад байгаа хүнийг энэ дээр нь нүүр дээр Босаа. За энэ бол сорив үлддэг. Гэхдээ зүгээр цэниглэж. За яаж цэниглэгчийг ашиглах вэ гэхээр тэр хүүхдүүд утсаа оролдоод утас нэглэнгээ оролдоод хитрхийг утас үзээд байгаа тохиолдолд шууд цэниглэгчийг нь шууд суугаад яваад хад дуусаа. За дараагийн алхам бол шанга. Шанга маань за халбарыг бодвол арай хунцар буюу зөөлгөн материалтай учраас сориг тогтох нь бага учраас халбарны оронд пад дуусаа гэж болно. Хамгийн сүүлчийн алсын зайны арга байгаа. Алсын зайнаас хэрхэн хүүхдийг сорив үлдээхгүйгээр бас маш сайн гэмтэх вэ гэвэл мэдээж таавчиг. Таавч гинэ. Таавчигаар ардаас нь шидлээ.